Сайн уу? Наваа Михатар гэдэг одоо шүтээсийн эрчим хүчний инженерчлэлийн сургууль цахилгаан электроник мэргэжлээд өдөр бүр суралцдаг. За мөн эрчим клубын гишүүн бас ахлагч байгаа. Тэгээд сурч байх хугацаанд 2 жил робокон тэмцээд оролцсон. Тэгээд оюутан байх хугацаанд бол хэд өдөр офт сонирхлоор хийж үзсэн. Чөлөөт сангаараа сакс тоглох мөн. Тэгээд өөрийгөө хөгжүүлэх дуртай ер нь бол багтаа цахилгаан машин их мөрөддөг байсан. Тэгээд том болоод ер нь технологийн чиглэлийн болох сонирхолтой байсан болохоор цахилгааны инженерийг сонгож орж ирсэн. Тэгээд яагаад тэр дундаа цахилгааны инженер дундаа цахилгаан электроник сонгосон бэ гэхээр энэ мэргэжил нь болохоор айгуу бүтээл хийхэд эрх чөлөөтэй тийм мэргэжил болохоор энэ мэргэжлийг сонгосон. Ямар ч хоригдох зүйл байхгүй, юу гэсэн болмоор хийж болох тийм боломжтой тийм мэргэжил байгаа. За оюутан байхдаа эдгээр курстэй яг ингээд хичээлээ хийгээл явааддаг байсан. 2 дахь курсээ 2 дахь курстэй мөн хичээлээ хийсэн байна. Тэгээд 2 дахь курстэй мэргэжлийн багш нар хичээл үздэг болохоор багш нар бас мэдлээд багш нараас энэ хөтөлбөрийг цаашаа авч явъя гэж багш нар хардаг. Тэгээд 3 дахь курсээ робот хийж гисэн. Цагаан зураас дагч робот. Тэгээд робокон тэмцээнд оролцсон. 4 дахь курстэй мөн робокон тэмцээнд зориулаад эрчим маягийг ахалж оролцсон байгаа. Тэгээд улсын 13 дугаар амжилттай. Устдаар гэвэл эдгээрчлэгээний хуралд 2 дугаар байр эзэлсэн байна. Тэгээд Японд 1 жил хугацаатай дадлага хийсэн. Дээрээс нь MCC-с тэтгэлэг авсан. Ийм амжилтуудыг үзүүлсэн байна. Их сургуульд суралцахдаа мэргэжлийн хичээлүүдийн чадвар болон дээрээс нь нэмээд хичээлийн хажуугаар хийсэн активитигээс шалтгаалаад асуудал шийдвэрлэх чадварыг би хамгийн сайн суралцсан гэж боддог. Бусдад харилцах чадвар, үг сонсох чадвар, багаар харилцах чадваруудыг сурсан гэж бодож байна. Мэдээж инженерийн чиглэлээр суралцж байгаа оюутнууд бол шүн нойргүй хандах үе зөндөө шүү. Тэгээд тэдэрт бэлтгэлтэй байгаа гэж хэлээ. Тэр шөнөд бол хэцүү байсан. Миний хувьд бол харин ингээд тэр нойргүй шөнөдөд даваад гараад ирсэн өнөөдөр сууж авах гэдэг одоо буцаад ботоод амархаж шиг санагдаж байгаа ч гэсэн тэр үед бол надад хэцүү байсан. Мөн тэгээд хичээлийн хажуугаар зөвхөн хичээлээ хийгээд тахгүй хичээлийн хажуугаар тусдаа клубын үйл ажиллагаанд оролцоод робот хийгээд яваад байхаар тэр роботыг яваад байх амьдралын хэв маяг бол хэцүү. Гэхдээ тэр үргэлжлээд чиний амьдрал тийм байхгүй болохоор тэр үед жоохон ч гэсэн хичээгээрэй гэж хэлээ да. Сургуулаад өгсөж гол зорилго нь бол угаасаа цахилгаан машин их мөрөдөлтэй. Тэгээд энийг зорилго болоод ажиллах гэж бодож байгаа. Tesla шиг, Elon Musk шиг. Тэгээд Fulbright-ийн тэтгэлэг авахыг зорж байгаа. Тэгээд 5 жилийн дотор Америкт мастер хамгаалахаар төлөвлөж байгаа. Тийм төлөвлөгөөтэй байна да. За цахилгаан электроникийн мэргэжлийн давуу тал болохоор чи үргэлж шинэ технологитой харьцах эрхчлөөж чамд бий. Тэгээд цахилгааны инженер дундаа хамгийн эрхчлөөтэй мэргэжил шүү гэж хэлээ чам. Тэгээд энэ мэргэжлийн давуу талууд нь гэвэл хичээл болгонд жишээний мэдж аавна, шинэ технологиудад танилцсан, тэднийг туршихад бүрийн эрхчлөө байгаа, лабораториуд байгаа. Бас тэрийгэ туслаад өгөх туршлагатай дэд курсийнхан байна, багш нар байна. Эдгээр бүгдийг ашиглаж чадвал үнэхээр мундаг технологийн мэргэжилтэн гарч ирнэ гэж бодож байна. Үүгээрээ энэ мэргэжилт давуу талтай байна.
мэрэгчлэлтэй дургуй зүйл гэвэл бидний ашигладаг технологийн модулууд төхөөрөмжүүд том байгаас ялгч боддог та. Тэгээ бие дааж юм хийх гэдэг бол үнэхээр өндөр төсөж авах шаардна. Тийм болохоор энэ мэрэгжлийн ихэнх оюутнууд ер нь робоконтод оролцож өөрсдөө ер нь сорьдог, өөрсдөө задлахыг хичээдэг. Оюутан болж байгаа ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдтэй хандаж хэлэхэд та нар мэрэгчлээ дараагийн 50 жилдээ энэ зах зээлээс жигдэхээр мэрэгжил сонгоорой гэж хэлье. Тэгээд тэр дундаа инженерийн чиглэлийг сонирхож байгаа хүүхдүүдэд технологи суртаа хичээл мэрэгжил сонгох нь давуу талтай болов уу гэж та бүхэн санал болгож байна. Тэр талаар юу гэж бодож байна? Инженеруудын хувьд бол харьцангуй бус мэргэжлийн хувьд бол ажлын байр бол Монголд олон байдаг. Монголд төдийгүй олон улс ч гэсэн олон байдаг гэж бодож байна. Тэгээд инженер дундаа бас технологи суртаа мэргэжлүүд бол бүх хүний боловсролын хэрэгцээ нийгэм бол асар их тулгарч байгаа. Би болохоор одоохондоо нэрийг хэлэхгүй ч гэсэн аль хэдийн нэг ажилд орсон байгаа. Тэгээд төгсөөг байхдаа ажилд орсон. Тэгээд миний жишээгээс хараад бас миний цуг ангийн хүмүүсийн жишээгээс бас харуул ер нь бүгдээрээ л төгсөөсөө өмнө ажилд орцгоож байна да. Тийм болохоор цуудад ерөнхийдөө хейт хантинг хийх ерөнхийдөө явж байна тийм. Ер нь бол хаантлагдаад дуусч байна да манай мэргэжлийнхаа. Тийм болохоор энэ мэргэжлээ ирэлт ажлын байр нь тий санаа зовоорой. Ганцхан өөрийнхөө сурах үйл явцад анхаарлаа хандуулаад сайн оюутан байж өөрийн сайн мэдлэг болох хичээгээрэй. Хичээлийн ажгаар цагийн ажил тэгээд хагас цагийн ажил хийдэг оюутнуудын хувьд бол хичээлийн их нэлээд хүндрэлтэй харагддаг. Харин тэгж явахын оронд хичээлээ яг нэг семестрийг үрийгээ сайн хийчихэд дараагийн семестрт дүн дээрээ сурлуулаад тэтгэлэг авах хичээгээр хичээлээ. A few moments later. Өөр юм асууж хүн байна уу? Робокон хэмжээд авчихад робот хийх юм уу? За яг асуу. Робокон хэмжээнд орохын давуу тал бол хэд хэдэн гол давуу тал байдаг. Чамд бас тэр чадвараас сууж өгдөг. Жишээлбэл багаар хамтран харилцах чадвар байна. Энэ бол хамгийн ихэд орж ирдэг чадвар чи ганцаар юу хийж чадахгүй. Дараа нь болохоор асуудал шийдвэрлэх чадвар. Тэр жилийн таскууд ямар ч шалтгаалаад жил болгон өөр роботод хийдэг. Тэгээд хамгийн энгийнээр хамгийн хурдан үйл ажиллагаанд робот хийхэд асуудал шийдвэрлэх чадвар чамд маш их хэрэг болдог. Бас энэ чадвар ч чам сайжирдаг. За тэгээд эрэл хайгуулах хийх чадвар. Энэ л болохоор ямар нэгэн төхөөрөмжүүд байгаа, модулууд, технологиуд байгаа тэднийг ашиглаж дараагийн түвшний таскуудыг биелүүлэхийн тулд чи эднийг яаж ашиглах вэ, яаж ажилуулах вэ гэдгийг судлахын тулд тийм эрэл хайгуулах хийх чадвар хэрэгтэй. Бас энэ чам сууж өгнө. Энэ давуу талтай. Би болон манай цэглэн электроникийн мэргэжлийн ангийн оюутнууд төрөл бүрийн прожектууд суралцж авах хугацаанд хийдэг. Жишээлбэл шулуутагч, дээрээс нь инверторууд, хувиргуурын төхөөрөмжүүд. За тэгэл хоббир хийдэг прожектууд гэвэл робот аагц байна, цагаан зураас дагагч тэмцээн байна, роботыг тэмцээн байна. Өөр зөндөө прожектууд байна. Даралт мэдрэгч шафраад тэгээд орчны температур мэдрэгч тэгээд дрон байна. Тэгээд яриад ивэл тусгай RC car, RC машинууд байна. Их мэдчлэн зөндөө прожекттай байгаа. Илүү.